ээжийнхээ тухай нэг шүлэг унших гээд үзье хоолой болж өгөхгүй нэ бас. Зүүн уудыг харахаар ээжигээ би бодох юм. Зүсний нүцлээ сэтгэлийн агуу ангил уус шиг санагдах юм. Зүдрэл ихтэй амьдралын 60 оны хэтрэгтэй зүрхэн хайлан зөөлрсөн ичийн сайн болов. Хүний амьдралын зам уртаас уртыг туулахдаа хүү надаасаа өөр зовлонг тоотой амссан мичиг 6 өртөө цалмын шиг гэгэн ээж минь миний хатнал хаавалдаа гэж завн суугаа та. Өнөр дэлхийн амьдрал тэгшэрнэ гэж байдгүй. Өдөр шин хоёр шиг цэнгэл зовл хасалх юм. Өнөр түмнээ цэнгүүлэх шүлэгчийг төрүүлэхдээ та өөрийгөө зовоох зовлон хамт төрүүлжээ ичийн. Ээжээс зүүдэн бирсэн загтал. Хадын замд яваа хонгорхон хүмнэ. Амрах заяагүй тэнцэн алгхан өрмөнэ. Омрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу? Улаанбаатарын шуугаан дунд унаж явна уу, сэхэж явна уу? Ирсэн захиагчны үзвэл ичигийн завна гэ юм уу? Би сайн гэсэн байх юм, би уугаагүй гэсэн байх юм. Ууч хүчүүрч яваач чинь зүүдээрээ би үдсээр байна. Унаж шавтаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна. Улдаа миний хүү. Улаанбаатарт биш энд уухтаа ээжийнхэн дэргэд уу. Унсан чамд амар шүү дээ үрмэн. Согтоод ээжигээ шахсан дуграач чинь салгаагаад ширэндээ юулсээр маргаашиглэн шарыг чинь тавьж магтай бантан хийж өгөхөд дагдаа чихэр аваад инээдэг ширээн баярлдаг шүү миний хүү. Байтлаа одоо юунд зүгтайгаа балгалаа гэж намайг зэмлэн гэв. Захиалчгээд хүн бүхэн матгаж заргамтан согтойгоод шоолж байхад завхтай ээжин зэмлэдгийн зовлонгийн гэвч мэднэ. Анх чамайг бүвэлгтэн би архиар биш хөхнийхөө сүгээр амдуулж байсан ихийн хувьд аашлах өдөр байдгүй яах вэ? Гэхдээ би хүүгийнхээ хүслийг төнцөө дүүрэн байгаасаа гэж нүгэл бүхэнтэйс нь өвлөрч мэдээж өхөөс буцахгүй шүү үрмэнэ. Ээжтэй их бушуухан ир энд хотготроос дутх юмгүй. Өсгөлн юмдаан сайн хоод эрхэн сайн нөхдөж байна. Хонгор хүмүн чи одоо болтол хорвоогийн хамаг сайн нөхөд хоцтлог гэж бодож хотод садж явдгийн биш биз. Шагнадын чи мөнгийг буухад шаадгай шиг шууган цуглаад мөнгийг чин дуусгасацуу мөндөр шиг арилж солонготдог. Аваа гэгдээд мандаж явхад чин орчсон дээр ганцхан чамайг лэгддэг. Осол гараад буурах үед чин огтыг ийрхэж яваагүй гэлцдэг. Гаврын тэнгэр шиг тийм нөхөд хаанаас жолдсон шүү дээ үрмэн. Хань нөхөд бол мөнгө биш хань шүртэг гэж байх ёсгүй. Өдөөнийхэн маань бол яах вэ? Хөл хөөрцөг болж жүжиглж чадахгүй. Хөрвөл халдгүй, халвал хөрдгүй. Хөрслөг чанарлаг улс шүү дээ. Алгхан үрмэн иддээ ирнэ. Ааштайхан сартаа удаа уу. Ацаа бүр дэжиген зовохоор аль дураараа дөргитэн дөргин жаргал үзтээ үрмэн.